Soft Boober эмийн бүртгэлийн материал манай улсад өнгөрсөн 8 дугаар сард иржээ. Soft Boober эмийг шууд бүртгээд авчгаж болохгүй. Эмийн архаг гаж нөлөө, хордуулах тун, үр хөврөлт хэрхэн нөлөөлж байгаа болон эмийн чанарыг шалгах аргачлалын материалыг заавал бүртгэх ёстой юм байна. Бүртгэлийн материалыг хүний эмийн зөвлөл судлаж зарим нэг алдаатай зүйл байна гэж үзжээ. Иймээс тэрхүү алдаагаа залруулан дахин бүртгэлийн материалыг илгээхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүссэн байна. Зарим тохиолдолд бол бид нэр одоо клиникийн том эмнэлгүүдэд энэ турш үзье. Монгол хүнд үнэхээр хэр зэрэг нөлөөлөх нь гэдэг классын шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэ мэддэг маань одоо мэдээж хүчтэй үйлчлэлтэй тунгийн тохируулж хэрэглэхгүй бол болдоггүй. Ийм учраас бол энэ дээр бол бас тодорхой хугацаа шаарддаг. Дээр талдаг залруулахад ойролцоогоор сарын хугацаа шаарддаг гэлээ. Мөн Soft Boober эмийн дээж нь одоогийн байдлаар Монгол улсад ирээгүй юм байна. Дээж нь нэрмэгт лабораторийн шинжилгээгээр оруулна гэж байна. Материалаа бүрдүүлэх тал дээр яг компани зүгээс нэг алдаа гаргасан байна л л дээ. Гэхдээ би бол бодохдоо бол тэр бол их том шалтгаан биш байх гэж бодож байгаа. Яг тэгвэл Монгол улсын дотоодын эмийн нийт эмийн 70% нь бүртгэдэггүй юмнууд зарагдаж байгаа шүү дээ. Гэтэл тэрийгэ зохицуулж амжаагүй мөртлөө гаднаас ийм ач холбогдолтой ялангуяа тэр нийгмийн ач холбогдолтой нэн шаардлагатай эмийг оруулах гад яриа хэлцээр хийгээд шамдруулаад ингээ ярьсан байхад одоо нэг үг үсгийн алдаанаас болоод хэдэн сараар хойшлоод байх нь бол их зохимжгүй санагдаад байгаа юм. Монгол улсад аливаа эмийг бүртгэхдээ импортын эм тухайн үйлдвэрсэн улсынхаа бүртгэгдээд экспортлогч улсдаа 3-аас доош жил хэрэгжилсэн байх гэсэн шаардлагыг тавьдаг юм байна. Харин хүний эмийн зөвлөлөөс аливаа эмийг бүртгэхэд тухайн эмийн онцлогоос их шалтгаалдаг. Хэрвээ нэг шаардлагатай эм бол ойролцоогоор 1-6 сарын дотор бүртгэж болдог гэж тайлбарлалаа. Ямар ч тайл Soft Boober эмийн бүртгэлийн материал ирмэгц хүний эмийн зөвлөл хуралдаж тодорхой шийдвэр гаргана гэлээ. Хүний эмийн салбар зөвлөлийг эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарааг Эрдэнэ туяа даргаалдаг бол гишүүнээр тус яамны эмнэлгийн тусламж, нийгмийн эрүүл мэндийн технологи, эмийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга буян жаргал, эрүүл мэндийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга уран чимэг, Монгол Улсын шинжлэх ухааны академич Дөнгөр Дорж, Алдар төвчин судлалын үндэсний төвийн захирал Нямхүү, эм холбооны ерөнхийлөгч Хүрлбаатар, Отож манарам дээд сургуулийн дэд захирал доктор профессор Чой Жамц, эмзэг ухааны доктор профессор, Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын хөгжил дөрөв төслийн зохицуулагч Цэцэгмаа, мэргэжлийн яналтын ерхий газрын эм био чанарын хяналтын улсын байцаагч Утган Цэцэг, мэргэжлийн яналтын ерхий газрын нэгдсэн төв лабораторийн менежер Үлзий Дулам, уламжлалт ангаахын шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн корпорацийн гүйцэтгэх захирал Чимэд Ракчай зэрэг хүмүүс багтдаг юм байна. Монгол Улсын хүний эмийн зөвлөл сард нэг удаа хуралддаг бөгөөд өнгөрч 8 дугаар сарын хурлаар илгэний хор тавдрын эсрэг Soft Boober эмийн асуудал орж ирээд буцаагдсан бол 9 дугаар сарын хурлын шилжих асуудлын жагсаалтад багтаагүй байсан юм байна. Илгэний хор тавдрын эсрэг Soft Boober эмийг оруулж ирэх асуудал инхүү саатаад байна. За харин өнөөдрийн байдлаар улсын хурлын нэгдсэн чуулганаар эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн эцсийн хилцүүлгийг хийсэн байна. Дараагийн мэдээ хүргэе.